Төв аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үзүүлж байна. За өнөөдөр төвийн бүсийн хэмжээнд Төв аймаг Дархан Сэлэнг төвийн бүсийн хэмжээнд зам хяналтын 18-аас 31-ний хооронд зохион байгуулж байгаа энэхүү өдрөмжид ажиллах явж байна. За энэхүү ажиллагаа нь бол гэмтээрээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хэмжээнд зохион байгуулж байгаа ажил байгаа. Хүн малтай холбоотой зам тээврийн гэмтэрэг үйлчилс гэхээс илүүтэйгээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байгаа анхны энэ ажиллагаа болж байна. За энэ бол Төв болон Сэлэнг, Дархан энэхүү 3 аймгийн нэгдсэн арга хэмжээ болж байгаагаар онцлогтой юм аа. Тэгээ энэхүү арга хэмжээ 31-нд дуусна. Энэхүү арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэн нийт 3 аймгийн хэмжээнд босоо техник зам дээрээ цааш улам үргэлжлүүлэн ажиллах болно. Тэгээд иргэд та бүхэн зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо иргэнийхээ үргийг хүлээж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч замын хөдөлгөөнд оролцоно. Бригадир цагийн ахлах зоёр жаал та бичгүүртэй жалгуулаарай. За 110 км цагийн уртаа явж байна. Хорт нэвтрүүлгээ зогсоож шүү таныг. За зөрчлийн тухай 14-7-гийн 31 гээд тогтоолоор 50% шийдвэрлэж 51-ээр арга хэмжээ авсан шүү. За 120-оос дээш гараа явах юм бол зөрчлийн тухай 14-7-гийн 32 гээд гар 6 сар их хасагдаж 51-ээр арга хэмжээ авдаг. За хурдаа тааруу болгоомжтой юу шүү та. За зогсогчдод бүсөө зөөж байгаа юу. За бүсөө зүүгээд хөдөлгөөнтэй соёлтой хангалттай аюулгүй байдлаа хангаад сайн ураа. За ганцхан вэ ангилтай юм биш үү та. За мацагдаг ангилтаар жолоод шүү та мэдж байгаа юу. За энэ одоо ингээ ангил байхгүй болохоор одоо та за нэг өсний газ гүмсөө явж байгаа чинь бас их тааштай. За юу сайн байна. Ангиллаар та мацаг жолоод хэлэх болгоно. За одоо ингээ ангил байх болохоор зөрчлийн тухай 14-7-гийн 1 гэж зөвлөсөн. 401-ээр арга хэмжээ агуулж мацагд ингээ журамддаг зүйл заалтаа шүү. За юу. Урьдчилан сэргийлэх ажлыг сайн тэнтэй ч холбоотой төсөвдөр бол асуудал анхаарна зэ ойлголоо. Тэгээд өнөөдөр бичлээд ингээ явж ийн гэдэг юм. Нөгөө цагдаа гайл та нарыг хайчдаг. Үйл ажиллагаа чинь танаа ажил гэж хайчдаг. Энийг болио. Төсөвтэй холбоотой гэмтэргийнхээ зөвлөлөөсөө таад асуудлыг бас шийдэх тал дээр нь холбогдох асуудлаас анхаарал яг бичлээд явж байгаа л ийм ажил байхгүй. Тэгэхээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлыг цагдаа та нар маань маш сайн хэвчээ иргэдэд яг гэмтэргээс гарах урьдчилан сэргийлэх ямар ажлыг аливаа анхаарахыг автомашины зөвшөж байгаа тэр яаж явах хэвтэй тэр жолоочийн хариуцлага үүрэг нь юу юм тэгээд арай жоохон хууль сахиулах гэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх талаас нь гаж ажиллах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр өдөртөмжийн хүрээнд бидний өсөж байгаа юм гэхээр сая ярьлаа шүү дээ хүн малтай холбоотой асуудлууд байна. Тэгээд үнэ дээр соёлын гэрэл холбоотой асуудлууд байна. Энэ дээр чиглэлтэй ажлуудыг та нар хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх гэсэн илүүтэйгээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг л өдөртөм хэмжээнд дээр төвийн бүсийн босоо шугам дээр л та нарыг хийгээсэй гэж өдөртөм батлаад гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр анхаарах юм бас цааш төлөвлөгөө байна. Энэ дээр хэдүүлэн хамтраад